Мэдээ үргэлжилж байна. Хан үйлдвэргийн 11-р хороо буюу зайсан толгойд байгаа 350 өрхийн хашааны газрын асуудлаар байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамд яриа хэлэлцээр болсон байна. Нэг талаас тус хорооны иргэдийг төлөөлж улсын хурлын гишүүн болд байсан бол нөгөө талаас салбарын сайд оюун хорол байлаа. Айл ал талын иргэн айл өрхийн төлөө гэсэн ширүүхэн байр сууриас хандсан уулзалт ямар нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Зайсан толгойн орчин буюу хаан үйлдвэргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдэд тулгарч байдаг нэг хүндрэлтэй асуудал байгаа. Энэ бол 1950-60-ад оны үеэс эхлэн амьдарч байгаа айл өрхүүдэд өнөөг хүртэл хашааных нь газарт ашиглалтын гэрчлэгээ олгоогүй байгаа явдал юм а. Өнөөдөр энэ байдал хурц шатандаа оржээ. Сүүлийн 10-20 жилийн өмнөөс эхлэн тусгай хамгаалттай гэгдэх зайсангийн орчин газар нутагт хаус орон сууц баригдсаар өнөөдрийн байдлаар 600 өрхийн 350 орчим хашааны газар үлдчихэд байгааг нь. Энэ газраа иргэд өдөр шөнөгүй хамгаалан тэмцэх болжээ. Сүүлд тухайн айлыг унтаж байхад нь хашааг нэвдэж нүх ухаж барилгын ажил эхлүүлэх явдал их болсон байна. Иймээс өнөө хүртэл ямар ч бичиг баримтгүйгээр олон 10 жил амьдарсан айл өрхүүдэд газрыг нь ашиглуулахыг байгаль орчны яамнаас иргэд хүсэж байна. 44 оноос эхэлж үе удмаараа амьдарсан 11-р хороо гэдэг маань гаднаас ямар ч айл нүүж ирдэггүй гэр хороололт. Бид нар л ингээ өөр хүүхд маань тустайгаараа хажуудаа ч юм уу хойд талдаа ч юм уу буудаг. Түүнээс бидний хаягжилт бол хязгаарлагдмал бид нар чинь маш тийм хүнд нөхцөлд амьдардаг шүү дээ. Тэгээ одоо бид нар чинь олон жилийн бичиг баримтыг хүлээлээ. Айл болгон гэрээ мандаг. Гэрээ манахтай архиугаа согтоод гэртээ ойчсон хүний хашаанд дээр орж ирэх нэг очиж шүү дээ. Ихсгээ орж ирээд. Тэгэхээр одоо бид нар чинь 100 ч гэсэн одоо 1 сар ч гэсэн сэтгэл санаа 50 баймаар. Одоо ашиглалтын бичиг аавна гэж шүү дээ. Тэгэхээр ингэж авснаар та бүхэнд маань ямар эерэг үзүүлэлт гарч ирэх юм ер нь. Эдийн засгийн эргэлтэнд л орох юм тийм үү шүү дээ. Тий. Өнөөдрийн байдлаар хаан үйлдвэргийн 11-р хороо буюу зайсан орчимд 350 айлын хашаанд 600 өрхийн 4000 гаруй иргэн амьдарч байна. Жил бүр эдгээр айл өрхөд өөрсдийн олон жил амьдарч ирсэн энэ газартаа ашиглалтын гэрчлэг авах хүсэлтийг тавьсаар ирсэн бөгөөд өнөө хүртэл шийдвэрлэж чадахгүй байсаар өнөө хүрсэн юм а. Тэгвэл 2015 оны 4-р сард улсын хурлын нэгдсэн чуулган дээр байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд оюун хорол зайсанд олон жил амьдарч байгаа айл өрхүүдэд хашааных нь газрыг ашиглах журмаар олгоно гэж байжээ. Энэ мэдээллийн хариу өнөө хүртэл гараагүй байгаа юм. Иймээс тус хорооны иргэд өнөөдөр яамнаас хариугаа авахар яамных нь гадаад цугласан байна. За иргэдийг төлөөлж хаан үйлдвэргээс сонгогдсон улсын хурлын гишүүн болд тус яамныхантай уулзсан юм а. За олон жилээр удаан суурьшиж амьдарсан хүмүүс нь бол харин өнөөдрийг болтол бас одоо газар эзэмших, ашиглах эрхээ болоо шийдвэрлэгдэж чадаагүй байдаг учраас энэнд бол нэлээд одоо бухимдалтай ханддаг. Тийм учраас аль алийн их одоо уян хатан зөв зохицуулах талаас нь хамгийн нэгдүгээрт эхлээд одоогийн суурьшлийн бүс үүссэн байгаа 600 өрхийн асуудлыг шийдвэрлэе гэдэг дээр манай яам бол онцгой анхаарлаа хандуулж одоо энэ өнгөрсөн 3 сарын хугацаанд бол ажилласан. Одоогор бол ер нь нэлээд одоо эрен бэлтгэцэндээ орсон. Хаан үйлдвэргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байгаа гэр хорооллын 350 хашаанд 600 өрх байгаа гэсэн мэдээлэл байдаг. Нэгүгээр хэлбэл нэг айлын хашаанд доод тал нь 4 айл, дээд тал нь 8 айл амьдарч байна гэсэн үг. Энэ байдлаас болж өнөөдөр ашиглалтын гэрчлэгээ олгох ихээр хэнд нь газрын гэрчлэгийг олгох вэ гэдэг асуудал гарч ирдэг гинэ. Тэгвэл тэнд компаниудаа таны хууль ярил л да. Ярьж байгаа. Яагаад компаниудаа хууль ярихгүй? Бид цэцлэх тухай ярьж байгаа. Бүх аж ахуйн нэгжтэй шүү дээ. Хэдэн жил ярьж шүү дээ. Үгүй 10, 20, 30 жил ярьж. Мэдээлэл өгсөн. Одоо энэ иргэдийг бол одоо шийдэж байгаа байхгүй юу? Өмнөх бүх шийднэсээ одоо саяны шийдлээ хийж өг, хизээ хийж өг. Тэргээд одоо хийж өгчтэй. Энэ бол нь шүү дээ. Ингээд ер нь бол өнөөдөр Монголын төр одоо тогтолцооныхоо хувьд яаж дампуурсны хамгийн бодит загвар бол наад чинь байхгүй юу? Төр мөрөө яах вэ тийм ээ? Яах вэ? Жишээлбэл улсын хурлын гишүүд хууль байгууллагад хуулиа тогтоох ажлаа л хийх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын ажилд хэтэрхий их одоо парламентын гишүүд өөрсдөө ордог. Тэгээд өнөөдөр энэ засаглалын хямралд орцсон байгаагаа батлаад та өнөөдөр бас ингэж яриа суугаад байна шүү дээ. Эний чинь энэ ажил хийж байгаа хүмүүс хуулийн дагуу шийдвэрлэн шүү дээ. Хууль бус ажил хийж гэж бодож байна уу та? Та хуулийн дагуу энэ хүмүүс ажиллаж шүү дээ. Сонгогчтой асуудал тавьж байгаа та хууль ус гэж байгаа юм байна үү? Та таны над өгч байгаа хууль бус байна. Үгүй. Та бол өнөөдөр яг энэ үгнээс одоо танд би одоо хариуцлага тоосч болж байна. Та намайг дормжсон. Би тэр дормжсон гişүүн танд хүмүүс яг эмгтэн өнгөөр хүндэтгэж байна.
Газрын асуудал хөндөгдөж байгаа хамгийн гол хороо бол хаан улс дүүргийн 4-11 дугаар хорооны айл өрхүүд юм. Тэгвэл дээр хорооны засаг дарга нар ямар байс суурьтай байна вэ? Өнөөдрийг хүртэл юу хийж чадваа гэдэг асуудал гарч ирнэ. Манай 4-р хорон дээр гэхэд чинь 214 иргэн байгаа. 214 иргэн ямарваа нэгэн маргаан байхгүй. Яг тэнцээ тодорхой хэмжээг бол өнөөдөр шийдээд асуудал нь шийдээд гараад ирэхэд тэнд бол яг 214 иргэн дээр ашиглах эрхийн гэрчлэгийг эхнээс нь олгоод явъя гэдгийг ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн бид нар одоо яриад ерөөсө маргаашаас эхлээд өнөөдөр нөгөө ажлын хэсгийнх нөгөө юу нь гарыг тушаал нь гараад маргаашаас эхлүүлээд яг нөгөө кадастрын хийлгүүлээд бүх юмнуудыг хийлгүүлээд яг тэр нөгөө 204-р ялангуяа 4-р хорооноос эхлээд ажиллаа эхэлье. Олгор. Тэр нэг хашаан шамбаарлалтай улсууд ямар учиртай юм бэ гэхээр сая оюун гэрэл гишүүний ярьж байгаатай адилхан 50-60 жилээс амьдэрсэн тэр хүмүүс чинь хүүхдүүдтэй ач нартайгаа чихэлтээд ингээ шамбаарлалцсан ингээ байж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг энэ дотор байгаа айлуудыг юу гэдэг одоо жишээ нь төвшин жаргалыг аав хүүхдэд ингээд бүгдэнд нь өөхөх шинийг бас зохицуулт хийж гаргаж бас болно. Үнэхээр тэр бужигнаантай бас хэцүү хууль бусаар буусан айлууд бол тийм бас олон биш. 650 айлаас нь үсрээл 20-30 айл нь хасагт гард юм байна. Бид нар хүртэл бас явж ярьсан байж байгаа. Тэр газар дээр нь үзээд явсан байж байгаа. Яам болон гишүүдийн хоорондох яриа сүлдээ маргааны шинж чанартай болсон. Нэг талдаа тойргийнхоо иргэдийн төлөө дуурах ёстой гэсэн байрсуур, нөгөө талдаа байгаль орчин засгийн газрын бодлого, иргэний асуудлаа бодсон салбарын сайдын байрсуур, хэн иргэнийхөө төлөө байгаль орчныхоо төлөө гэсэн байрсуурнаас маргалдсан маргааны төгсгөлд ямар нэгэн үр дүн гарсангүй. Харин улсын их хурлын гишүүн болд энэ асуудлыг ингээд орхихгүй 14 хоногийн дараа дахин ирж энэ ажилдаа танилцахаа илэрхийлснээр дууссан юм а. Мянган баяр мөн хөлөг мэдээллээ.